Зоо барах тэр явж гад аваа тэр сарамгчны хамрын нөхөн ямар том юм бэ гэж миний хороог нь харалтаа гэдэг шиг. Тэр хорогтой нэг байж байгаа юм. Чиний гарыг харахад хамрын нөхөн нилээн л баймаар юм бас өөр юм байна. Дандаа жигчээгээр явахдаг гэдэг. За ингээд ойрд бас ингээд бөхчүүд нь бас нэгнийхээ бас ингээд өрхийн татыг галын түлийгээд байх шиг байна. Бас ингээд тандаа цайгын чи аяглаа, шүлий чи аяглаа. Өрхийн чин татыг гэж одоо гэртээ заллаа гэдэг шиг. Тэр хоёрын тэр барилдааны юу бас айгүй хөргий явж байна тийм. Хэсэг явж штэ тий. Тэврүүлж өөрөөл. Жаргал хоёр тэрийг өөрөө тавьчихдаг л гоё бас. Өөрөө интертаймент талдаа үлдээ. Өөрөө айгүй тийм сошиаллэг үлдээ азар. Дуртай байгаас тэр нь. Тий. За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайхан аварцааж байна уу. За хатаа өстө 11 сараас хойш би ерөөсөн гэж зочинтой бичлэг хийгээгүй юм байна. Одоо хаврын дунд цар гарсан байна. Хаврын дунд цард одоо миний зочноор ирж оролцсон танд маш их баярлалаа. За энэ удаагийн зочин хойморт маань Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын харьяад аймгийн хурц арслан алтан зоож оролцож байна. Тэгээд хүсэлтийнхэн дагуу зоог хийсэн байгаа. За тэгээд зоог маань болохоор одоо хавар юм чи одоо сайхан шин шөл тийм ээ. Шөлөө уугаад сайхан. За энэ ходоод ингээд ойр дээр тогоон дотор хагараад болдгоо. Энэ байхгүй хагарчлаа шүү. За галаа өрлөө шүү бичээрэй гэж. Галаа өргөхгүй бол болохгүй шүү дээ. Шөл үл янз байна. Та шүл мөл би ч бас таны хүлээнгээ бас эн чинь бас нэлээд хитэн аягыг уулаа гадаа. Төлөөр баяжиж шөлөөр цаддаг гэж. Шөлөн дотроо бас энэ сайхан гэрийн борцноос хансныг хайчуулсан зүгээр байна. Дүрээд өө. Тий. За би галдаад ээжилсэн учраас одоо та зоогондоо хүрнэ. Одоо хамаагүй одоо ингээл хоёлоо нэрт юм уу шүү дээ. Ямар хамаагүй ацмацх юм ерөөсөө баг. Цус муснаас намаагүй төрүүлээ. Хамаагүй шууд одоо нефт идэл явчих. Араас буруу төрүүлж хүрдэг. Би сая галдаа өргөжлөө одоо тэгээд. Хавар шүл янз юм шиг. Би бас ойрд шүл мөл уусангүй. За хавар шин шүл толгоо нэг шүл мөл гэдэг чинь газар байна. Хаврын ядаргааг бол аваад гарч байгаа юм тий. Надад нэр нэг хаврын ядаргаа тайцгаар нэг хідэн төрлийн нэг ууг нь хоолны жор байна. Тэрийг хэлж болохгүй. Одоо яг ингэсгээд нэг хоолны газартай болчихвол одоо тэднийг хийгээл өргөндөө мөсдөж. Энэ жил арсландаа нэг хідэн сайхан хоол хийж өгж байгаад наадмаар нэг заан болчихлоо тийм ээ. Би саяхан нүдэ энэ жоохон суулаа иртэлж байна. Гүнийг заамаа харагдаад биш юу. Одоо нөө гарчиг нөгөө баян онгорынхаа хадаг бариад ирээрээ гэдэг шиг бие босдог гэж бадрах үйтэй. Дараа нь. За хүүхднээс хаана өнгөрөв? Хүүхднээс суманда. За. Тийм өнгөлөх суманда. Дунд ангаа хүртэл сумандаа сурч байгаа. 8 дугаар ангиас хот руу орж ирээд. Одоо 10 жилдээ төгссөн. Аль сургууль уу? Одоо 4-р сургууль ирээд шүү дээ. Дөлгөөн нуур дээр байдаг. Тэр сургуулийг төгссөн. Шаваа гүцнөц зүйдэг үст. Янз юм шүү. Энэ бид нар чинь нөгөө хүүхд байхаас идсээр гоод одоо энэ чи хавар болоод энийг идмээр санагдаад идэх болчтой юм бас. Гүцнөцөл өөр янзлж байна да. Нөгөө одоо юу байх вэ одоо тэгэд. Хоолны чи юу бүгдийн өөрөө хөөрхөн хийгээ сураад байна. Би ч бүр 10 жилийн хэдгээр ингэдүүдээ хойно гаргаж сурч байсан юм хамгийн анхны. Хамгийн сүүлд нөгөө уушг зүрхээ хайгаа олдгоо гэсэн чинь өвчөнд нь үлдээгээд өлгцсөн. Хамгийн анхных уу? Тэгээ хамгийн анхны хойно гаралт.
Цус явуулаач. Хөөе. Янз бүр. За Арслангийн хамгийн дуртай хоол юу? За. За Монгол хоолнуудтай л дуртай. Гэтэл гэрийн хоошор ихгүй шүү. Атаа. Гадуур хоошор идэхээр бас нэг сан бас актер гоё болдгоо маа. Бас л нөгөө авах гэсэн таашаал авсахгүй тий. Гэрийн хоошор дуртай та. Гэр бүлийн хүн тэгэхээр хоошор мошор янзын хийдэг байна. Оо янз. Тэгээ нөгөө мини хоошор гэдэг жижиг. Тийм хоошор дуртай. Зөө. тэрхээ том хуушруулахлаар бас жоох тийм юм тийм аа. Манай хуушурч нэг юм юм байдсан. Би нэг 3 хил идэв. Манай ээж уусан тийм том хуушур бууд хийдэг хүн байхгүй. Тэгээ сурчдээ юм шүү дээ. Жижигхэн тийм бууд хуушур идэхээр нэг сонь санагдаад. Манайхаа тийш нэг бүрээдүүд ч нэг бүрээд бууз гэдэг юм. Мэд мэстэй та. Одоо ямар энэ аяганд бол зүгээр мантан бууз биш зүгээр бууз шүү дээ. Нэг л бууз орно. Ийм том. алах юм шүү. Миний гарч гинээс миний гарч бас том болохоор хараа болохгүй. Нөгөө дэр үний атгсан гар шиг. Тийм. Бүрээд буузгээд махад гараад татаад янз бүр. Тэгээд одоо тийм цэцгэн бууз шиг мөртлөө тийм том байх юм байна. Том. Тэгээд одоо энэ цай аяганд бол нэг л орно. Тийм буузнаас нэг 3-4 гусгад тэгээд бас. Зөө. За нууц шил одоо гэр бүлийн хүн хаанах юм бэ? Гэр бүлийн хүн маань одоо манай сумынх. Оо за нэг нутаг. Манай доотлын ингээ. Байна да. Тэр одоо 2 хүүтэй. Оо за. Одоо хамт амьдраад 10 хэдэн жил болж шүү дээ. 10 багасаа. 18 төгсөө ирэхэд тэгэл нэг гэрт ороод. Стаб болсон шүү дээ. Би ч. Оо тийм. Одоо манай хүүч 11-тэйг. Оо дөө таарч ойрсон юм биш. 10 сартай. Үтэг бараг нэг үе юм биш гэдэг. Таарч бараг ойрсон юм биш гэдэг шиг. Оо за. Том залууч нь би хаа янз юм. Дажгүй. Өндөр болж байна уу? Тэ. Үеийнхэндээ үл ер нь бас актер жижигтэй орохгүй. За ойр дунаад болдог байх нэг тагнаа яах юм уу да? Тагнаа хүнчих юм нэг уран болгох юм дүүгээ. Янзын уран да гэж. Янзын уран болно да. Хөөх тохтол уран болно гэж. Уран болно тэгээд байдгүйс. Тэг яг уран болсон хүн байдаг юм уу? Одоо нагасан талаар яах. Алтан цовын барилтаантай дагсад яах нь харъя. Өнөөдөр чи хэд өдөр юм бэ? Өдөр 2 дахь уу? Тийм байна. Одоо хагасаа өдөр хэрэг уран байх гэж хараад тийж. Нөгөө тагнаач нь гэж ярьж байгаа. За нөгөө тагнаач нь үйлчилдэг юм байна гэх. Наадам болгоод хоёлоо нэг 100 тагнаа үлдэж аваа. Студент ороод жоохон сууж байгаа л нэг тагнаа хурцаал байж байгаа юм шүү. Завсарлагын дондор. За ингээ шүлий чин хий, цайгийн чин барь. Өрхий чин татаа, өрхөө татаа дөөр ингээ гэж. Заавал идэж чадаад болт юм уу. За арслан зул идэх гэж бас давилгатай байх ч бай. Амар идэж. Толгой зүгээр цэмбис юм болгоо шүү. Амар үлжлээ шүү гэдэг. Цэмбис юм болгоод явчихсан юм байна. Энэ юу ч биш тахаа. Яа. Одоо энэ дүн хүмүүс одоо чи амар идгээд унах яа. Хэрэг хийддэг вэ гэсэн гидсний хэмжээгээр үлддэг лээ. Гидсийн харалтаа гэдэг. За уусад хэдэн жил барилж баслаа. Би ч одоо 20 онд арслан болоод аймаг арслан болоод. За. Тэгээд 4 жил барилдсан байна. Аймаг арслан болсноос хойш уусад 4. Тий. Арслан болохоос өмнөөс уусад барилдах нөгөө боломжгүй. Аймгийн наад цуг болчихлоо. Бас холны юугаар бас асахдахгүй юу? Асахдахгүй л дээ. Одоо ядаж нэг ер нь энэ аймгийн арслан болж байгаа л ирж байна тий. Эхний үйл аймгийн арслан болчоо тэгээд дараагийн шат руугаа л орж ирсэн. 20 онд арслан болоод хэзээ хурцлсан юм? Нодлоо. Оо за. Юуны чори 30 жилээр хатсан шүү дээ. Нодлын ер нь таны чинь барилдааны хувьд ер нь эрттэй жил байсан биш үү? Хунд ажгүйсаа. Тийм байна. Улсын наадам тэгээд нөгөө 1024 төгөө орхон баяр арсланд гарцаг багт нь 4 дээр нуурдээ. Тайрыг харахаар л том жижиг хоёр юм байх юм. Баяр арслан ер нь нэг нуурч чадахгүй л юм дээ. Барахгүй. Одоо барах.
Одоо орог ядгаг болсон лээ. Маас булчингийн маасаас нэмээд. Нэмээд юу? Тэг ер нь өргөн болцсон. 1024 жил харцаг багтан 4 дээр унж байгаа. За. Дараа жил 502 дээр арслан болчихно арах юм байна шүү. За. Би дахиад 4 дээр нугарч. Таарсан юм. Тэг 2 жил дараа унсан шүү. Арслан болсон. Тийм үү. Унахтаа бүр дүүгүр дүүлээд бүр ингээд нэг Тий. сэлсчгээр гэж мөр ингээд солон болж ирээд. Одоо жин хийдэлээ. Тэр үед дүүл би нэг 30 30-тай л байсан баг. Одоо бол 40-тай л. Гоо. 130 130 хүнийг бол хөнгөө эргүүлж ялээ шүү. Би яг нэрээ тэр чинь саяхан нэг бичлэгэндээс харж байсан. Эргүүлж хөлий чинь бүр дээшээ хөөрөөд ирэх алданд тавьж ялээ шүү. Тэгэж орхон баяр арсанд нэг олсын над манай 2 унзаад. Тэгээ дараа жил нь Батмагна начинтай 2 дээр нуурд. Тэгээ давхар хамуулж тэнгэр хараад. Тэгээ нодлон 4-ийн даваан дээр өндөр мөнхөрт нарцагт. Өмнөх жилүүдийн унаанууд дээр нэг ач холбогдол өгдөг байсан. Өнгөрсөн жилийн унаан дээр нэлээд ач холбогдол өгөх шиг боллоо тий. Ач холбогдолж багтай. Өмнөх жилүүд чинь би нэг яг шийдсэн нэг өөрийн барилтыг юугаараа барилж чадахгүй байна гэдэг юм шиг. Батмагна тэгэхэд сэрүүнээс өрж явж зүхтааж явж бол давхар хамуулчих. Орхон баяртай болохоор долгоон дээр очиод өөрөө юм хийж чадахгүй зогсчод төрүүлж нөгөөх маань хийгээд намайг дүүрдэж болчихчих. Өндөр мөнхөртөнтэй бол нодлон бол яах вэ тэгэл өөрийнхөө хий гэж бодсон сансан зэрснээр барилдсан тэгээд бензин дуусаад л. Тэр ч хамгийн сүлд үлдсэн шүү дээ. Тэгээд халуунаар өргөл халуунаар өдрийн наранд. Тэгэл яг бензин дуусаад унжголоо. Ямар ч харамсалгүй л байна л да. Одоо тэр халуунаар бензин дуусна гэхээр ч одоо энэ миний сонсноор энэ бөхчүүд жоохон бензин дуусгаар чи бэлтгэл жоохон тааруу байхаар тэгж гин үү яаж. Тэгээ бэлтгэл тааруу нөгөө наадмын бэлтгэл дээр өөрийгөө тааруулж чадаагүй юм бол гэж харж байгаа юм л да. Яг нь наадмын бэлтгэлтэй ч нөгөө нэг амарн яана гэл амралтаа тааруулна гэж ярьдэн шүү дээ. Тэр нэрээ жоохон алдсан баг. Тэгээ заавч хитрхи бас их бэлтгэл хийгээд байд юм шиг байна. Тэгээ цөмөлчих эсвэл амралт нь их цөмлөө. Тиймэрхүүл. Ер нь ихний үеэр ширүүн байж байгаа сүүлдээ тэгэл ер нь сайхан идэж уугаал хөвчээ ирээд юм шүү. Тэгээ ерөнхийдөө бол тэгээд сүүлдээ өөр янз янзын хоол унд идгээ байж байгаа юм тий. Тэгээ сүүл рүү наадам дөхөөд ирэхлээр тэгэл аль бол хөнгөө л идэж байгаа шүү. Тэгдэм байлээ. Би наадам дөхүүлээд ганц нэг өгчүүд рүү ярьсан чи одоо наадам болох ч тийм хурц хоол мод идэхгүй гэж хэлээ. Бодог мод идэхгүй. Тий, бодог мод идэхгүй гэж. Тэгэхээр нь ёо бас яг тийм юм. Би өстө завитлыг заавал орд юм болоо. Саяхан санжаа аврахтаа сууж илаа. Тэгсэн чинь наадмаар ерөөсө өдөрт хоол иддгүү гэж шүү. Өдөржин барилдах та. За эхний өдөр бол 1-2-ын даваанд ойлгомжтой байсан. За дараагийн өдрүүд та бол тэнд сууж байхдаа бас юм идэнэ үз. Би бас нэг тиймэрхүү иддүү төрлөө. Тийм үү. Одоо бөхөөргөний өдөр өглөө очихдоо нэг гэрээс жижиг аягаар нэг шөл уугаал очино. Тэгэл барилц дуустал тэгээд юм идэхгүй шүү дээ. Ямар сони тэгж ядардгүй юм яагаад юм иддгүй гэсэн чинь өлсгөн хүний тархисаа ажилтдаг байхгүй. Тэгээ би юм иддгүй гэж аврах хэлжээлээ шүү. Магадгүй үнний ортой биш. Цадчих юм бол тэгэл хоош гэдэгэл нойр нүгрэл хүүхд байх чинь шалгалттай өглөө юм идэхгүй юу гэдэг. Тэгэхээр тэрнтэй ирнэ ойролцоолоо. За одоо таны одоо дараагийн хүсэмж тоолыг би бас бэлдэж ирсэн байгаа. Дууны засаа авар болохоор шинжээс нийл уураг нийл битгий нийл чихэр шүү дээ. Тийм ч утгаараа би энэ засаагаа яг л сайхан чихэр шиг л боддог. За ингээ сайхан мод төлж байгаа юм шиг гал руугаа ингээ хайчиж байгаа шүү дээ. Босоо. Ингээ 20 минут. За ингээд арсландаа сайн барил дээрээ гээд нэг чихэр өгөө. За баярлалаа. Ичидтэй чихэр авах шиг шүү. Ичидтэй чихрээ наач. За чихрээ задлах уу? Тэгье. Халуу биш үү? Яасан халуу. Тэр нь ярьжсэн байгаа гэлчихгүй нэ. Гिजлээ. Ийм юм байсан биш үү дотор нь. Нааш ингээд гадна талын хайлт мэс айгуугаа зөөлхөн болчтой юм шүү дээ. Тэхөө хаа. За жоохон хөргөж гоод идэ. Жоохон хөргө тий. Гүйлээс. За жоохон хөргөх хооронд тийм ээ.
Энийг бас задлаа. За гаачл. За энэ бол одоо манай Арслангийн яг өөрийнх нь одоо захиалсан зоог байгаа. За ямар хоол идэх үү гэсэн чинь энийг идэх гэсэн тийм. Миний одоо үхрийн өвчөө идэж байгаа бичлэгчин айх дээр зэв хүргэсэн учраас Энийг чинь иднэ. тэрий чи иднэ гэж одоо захиалсан байгаамаа. Йоо тулгаа гавья тулгаа тав. Гавья тулгаа дээр өвчөө шарсан. Шүн үрий. Шүн хийсэн тэр бичлэг. Хөрцөлдөө. Өдөр хийсэн. Зацхтаа нэг 4-3 цагийн үед хийсэн шүү дээ. Тийм үү. Аа. Ороо 8-9 үедлээ хоол идчихсэн. Тэгээ дахиад юм идэхгүй дээ гэж хэлсэн. Гараад иртий. За Яа. Цангата. ингээл за борын гарч ирэх нь үү? Наатлан бортоох шүү. Ингэж гэрчүүл яадаг юм бэ гэж байгаа шүү дээ. Майк. Айгу. Зарагч. За ингээл та нэг явуул та. За. Нэг иймэрхүү. Яа. Янзтай. Оо, та энэ сонгон мөнгөнд онолоо да. Яг ингэж хагцсан яг л ийм байсан байна. Нэг ийм жамт байгаа билүү? Байгаа болов уу гэж бодсон уу? Зөөлхөн мөөлхөн гэж гоё очоо тий. Иймэрхүү л. Та нар ороо үзнэ. Томос шүүс гашна. Яана. Одоо яана. Чи зоолон гэж би мэдэж. За одоо засаа хүрсэн дээ. За засаагаа идцгээхүү бүгдээрээ. Болсон засаа. Иймэрхүү. Яа чи? Янз шүү. Иймэрхүү болж байна. Манаас ч янз гоё болцсон байна. Жохон давс цацчих тэгэл. Жохон давсалчи. Янз юм болно. Би өөр анх мөнгөлөг цаасанд боохлоо жохон давс цацаад перц цацаа хийчмээр юм уу гэж бодсон юм. Тэгвэл бүр л гоё амтах тий. Би бас таны хүлээнгээ бас нэгийг ясаа зүгэрх үү болж явуулж гад Нэг янзсаа гэж юм. голцоо түүхээгээр мэддэг гэдэг харж би бас араас чи идүүлчих санаатай түүхээг нь бариа сууж байгаа чи. Одоо төгөөг идлээгээд хүмүүс загнах үү тий. Юу гэсэн уусаа түүхээгээр нь иддэг үстэй ер нь бол. Энэ идэж чаддгүй улсууд нь л энэ жоохон нурам мурам бололгээд явуулцдаг. Яг бол ингээл түүхээр нэддэг юм шүү. Ер нь өдөө үлдээл Тий. унгаагаал баг халуун дээр нь шахвал. Тий. Халуун дээр нь зулгаацсан л зүгээр 90 амаар нь тусгаа очсон. Вампиртэй кинон дээр гарч яашаа гардаг юм шиг л айтал явж байгаа шүү. Тэгвэл иччих. Хүмүүс тэгэл Манайхан бас далимдуулаад энийг ичгээд араас нь бас 100 муу татнаа. вирус өөл бас. Тэр нэг вирусандаас бас гол биш байхаа гэдэг шиг. За, засаагаа явуулах уу? Хаврын одоо энэ засаа юун цай ингэ? Хаврын одоо ядарч мадрахгүй л үт юм шүү. Уурхлаг гэх тээ. Нийл уургал гэдэг юм лээ. Эмхтэй хүмүүс нөгөө болж идэхлээр чи бас залуучдаг үрчлээ яахгүй маахгүй. Тийм үү. Коллег нь гэдэл. Дугаа над руу бахан хүүхнүүд залгаад унах юм. Яа. Харгуудаа засаа идья гэдэг. Та тэгээд юунда яа л да. Ганзанда засааны юу? Харин нэг юм хийвэл засаа би угаасаа менюнд оруулна шүү дээ. Засаа сайхан цагаан шавьтай. Хавар намартаа. Хоёр засаа тавиад дунд нэг юм нэг хөөрхөн божгор цагаан засаа цагаан шавьад байсан. Цагаан шавь чинь бас нийл уур гэж шүү юм. Төгжрөө. Тэгээ энэ сүүл мөвлийн газрууд чи хоол ундандаа хийж өгд юм шүү дээ бас.
Одоо ингээл эргүүлэл ичиж байгаа шүү дээ хүмүүс. Би ч наа засаа гэж ичээд лээс та алаа ажих юм болгосон чинь унтсаар агаад харах юм байлээ. Ноор хүрээд идэм байлээ. За харих минь гэдэг харьсан чинь унтаа даруу зар. Хөөгцсөн баг гэрээ. Аа манай хүн өглөө. Багдуулт юм шиг дахиж. Манай хүн өглөө тэгж юм. Аа наа чи баг худлаа юм биш үү? Унтсаар агаад харах юм. Энэ эдгээр нэр нойр хүрээд. Ноор хүрээд идэм байлээ. Оцороо. Тэ? Яг дэгдээ. Би бас ганцаараа дэгдэм юм л гэсэн үг л юм. Тэгэхээр наа чи нэлээд уурглаг гэдэг байгаа тох. Хөдөө мөдөө ичээ занда боцоо явж байгаа тэгэхээр машин сэгсэрдээ унтаад байна да гэдэг дүгэл. Наата чи эдгээр угаасаа нойр хүрээд идэв. Манай нөгөө төмрөө тэгж байна. Үгүй өгшөн дэр чин тэр өдрөө нойр хурж байгаа ч гэсэн алсуур айгуу сайн юм байлээ. Гоо яа өгшөн чи мэдгэж тий. Талсуур алцтай ах тэгвэл. Алсуур айгуу сайн юм байлээ. Сүртэй. Түгрээго сайдгүй. Да ер нь битээр чи ойролцоо доо нэг 400. Аа ингээд хальсын гардаа өргөж байгаа шүү дээ. Зөө. За одоо хараад унтаа салахгүй юм байна. Алстаад алсан. Тэгвэл алсан хараад унтаж л байхаас юм. Алсыг хараад хагасцааны хүлээгээд хийж байгаа. Хагасцааны барилдаанд л үйлчлүүлээ да. Барилдаанд нэрээ үйлчлэх байхаа. Тэ. Тагнаа идсэн, засаа идсэн. Шин шөл уутсан. Хваа. Балсаа. За одоо эднэр хэлвэл. Уг нь миний нэвтрүүлэгт орчоод яг тэрний дараагийн барилдаанд орсон улсууд ер нь л бол нэг өдөр төрөнд үлдчихэл юм да. Байг гэж үгэн дөрөвт. Божигнуулаад байгаа юм. Нөгөө хараадсан шүлсээ гожуулаад өвчүүгээ ичлээ. Зэйлээ одоо нэ. Өнөөдөр ч нэр бас. Хаврын нуртж энэ гудамд хүмүүстэй тааралдгаар өвшөөгээ байж харагдах юм. Угаасаа ингэ цаанаас уус тэгдэм шүү сэн. Энэ улирал солигдоод өдөр уртцаад тэгж юм те. Нөгөө хүм малгүй ядардаг, хавраал давцуул гэд. Тэ. Дээрээс яриад учиртай хоос. Ерөөсөө мэддэгддэг байсан 30 гараад ирсэн чи айгүй мэддэгддэг болж байна. Яа. Би бас 30 төхөөд гэх. Төхөөд ирсэн чи айгүй мэддэгдэж байна уу? Улс аймгийн алдар цолтой бөхчүүдэд зааланд хэд дөрвөлөө. 2 дөрвсөн. 2 үзүүлсэн байна уу? 3 үзүүлсэн юм. За миний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. За. Сайхан хоолоор дайлсан. Тэгээд хаврын ядаргааг маань тайлж өгсөн ахтаа баярлалаа. За их баярлалаа. За тэгээд олон түмэн маань одоо бүх сонирхогч Монгол түмэн маань одоо таныг бас төрийн найдмаас сайхан улсын цолын босгод авсан Монгол сайхан бүх том цолт нь төрөөсөө гэж бүгдээрээ л одоо сүлцгэлэн залбирч таныхаа дээржиг өргөдөг. Олон түмний итгэлийг алдаж болохгүй. Харин Тэ. Бас одоо энэ чинь хүлээж идэг юм л шүү дээ, тий. Тэр одоо Мөнгөнбаатар харцгийг яав тэр начин болоход хүмүүс тэр заалан тэгжил одоо стадион гэрэн стадионд заалан гин. Тэр чинь одоо монголчуудын нөгөө нэг бүх үзэх одоо тэр наадмын юм таашаалыг бүрдүүлж өгч шүү дээ. Манайхан ч ялангуяа нөгөө баг цолтой хүн очиж нөгөө нэг том цолтойгоо хаяхаар тэрэнд их баярлдаг. эсвэл жижиг үйтэй номтой гайхад. Тэ. Тэгэхээр би бас улсын наадамд бас баг цолтой бөхчүүд гоё дэшээ барилдаад аймгийн цолтой бөхчүүд гоё улсын цол аваад тэрнээсээ өөрөөсөө журам зориг аван Монгол түмэн маань сэтгэл дүүрэн сайхан баяр сайхан наадлаа гэж ярьдаг шүү. Тэгээд тэрүүгээрээ улсын цол авснараа тэр чинь нэг хүний тэрний гэр бүлийн тэрний цаатлын гэр бүлийн бас ингээд амьдрал ахуй бас өөрчлөгдөж шүү тийм үстэй. Тий. Цол дагаж бэрэг дагаж зоос бас явж шүү. Тэгэл 1024 бүх ингээ барилдах тэдхэн бүхэн л цол авч байгаа шүү дээ ер нь бол. Тийм шүү дээ. За тэгээд эх жилийн наадмаар аймгийн арслангаа давуулан биелүүлж Монгол улсын арслан цолыг хүртэх болтугай гэсэн сайхан өрөөлөөр. За Энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаая. за өрөөл батар шгэ. За баярлалаа та. Монгол түмний итгэлийг зөвтгөлээр хариулаарай. Тэгнэ. Торгод олдоо таамд байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахин гоё үйлчлэгээр иргэд уулзлаа. Түр баяртай. Баяртай. Ингээд За. иргэд уулзлаа. Түр баяртай.